хажууд энэ махын авдаг машин авах. Үндэсний үйлдвэрлэгчид буюу дотоодын арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд малчид малынхаа арьс ширээ худалдаснаар урамшуул авах боломжтой байдаг. Тухайлбал бодын ширэнд ширхэг тутамд нь 15 мянган төгрөгийн урамшуул олгодог бол богийн арьсанд мөн адил ширхэг тутамд нь 3 мянган төгрөгийн урамшуул олгодог. Өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн арьс ширний урамшуулалд 19 аймгийн 211 сумын 29811 малчин хамрагдаж малынхаа арьс ширийг тушаасан байна. Эдгээр малчдад нийтдээ 2.7 тэрбум гаруй төгрөгийн урамшууллыг олгож эхлээд байна. Энэ нь малчид арьс ширний урамшуулалд хамрагдалт бага, үндэсний үйлдвэрүүдэд арьс ширээ өгөхгүй байгаа нь харагдаж байгаа юм. Өнгөрсөн оны тухайд 8.7 сая арьс шир гарсан гэдгийг үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Тэгэхээр өнгөрсөн жилийн дотоодын үйлдвэрүүдэд ирсэн арьс шир нь нийт арьс ширний 10% ч хүрэхгүй байгаамаа. 8.7 сая ширхэг арьсаа одоо бүрэн хэмжээгээр цуглуулж авсан бол мэдээж бид нар бол урамшуулалт бол нэг 60 орчим тэрбум төгрөг одоо урамшууллаар олгохдох байсан. За 8.7 сая ширхэг арьсаа 100% бэлдээд авсан байсан бол бүх үйлдвэрүүд одоо өнөөдөр тийм ээ түүхий дээр бүрэн хангагдсан, бүрэн дүрэн ажилтай. Цаашдаа бид нар боловсруулсан сахины төвшөнд гэхэд ер нь 750-аас 800 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүр цаашлаад нийтлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлүүд энэ хүү арьсаар одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бол нөгөө нэг их найдахаа хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ийм төсөөлөл байсан. Малчид арьс ширний урамшуулалд хамрагдалт бага байсан нь хоёр шалтгаантай юм байна. Нэгт арьс ширний үйлдвэрүүдэд засгийн газраас өгөхөөр шийдвэрлсэн 140 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээгүй учраа хөрөнгө оруулалт багтаагаасаа болоод дөрвтөө авч чадаагүй. Хоёрт малчид урамшуул олгоно гэсэн асуудалд эргэлтсэн нөгөөтэйгөр арьс ширний үйлдвэрүүдийн төлөөлөгч мөн ажилласан гэж үзэж байгаа юм байна. 2012-ны 12 сард улсын их хурлын 74-р тогтоолоор үндэсний боловсруулах арьс ширний үйлдвэрт буюу эцсийн бүтээгдэхүүн эдэг аж ахуйн нэгжүүдэд бондын 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд зээл олгох байсан. Энэ харамсалтайгаар одоо өнөөдөр болтол олготойгоо явж байгаа. Ингэснээр бол манай үндэсний үйлдвэрүүд бол бас одоо сэргэх ажлын байрыг нэмэгдүүлэх энэ ажил маань бол нэлээд тийм удаашралтай явж байгаа. Төлөөлөгч гэж шиний хэлж байна гэхээр тухайн орон нутагт оршин суугч иргэнийг сумын захиргаанаас тодорхойлж арьс ширний үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулснаар малчтын арьс ширийг шууд худалдан авч дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлэх чим гэхдээ санхүүжилтээ гэрээ байгуулсан аж ахуйн нэгжээсээ авдаг юм байна. Бид нар 330 суманд бол 1500 төлөөлөгч өнөөдрийн байдлаар сонгосон л доо. Одоо 2013 онд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ 1500 төлөөлөгчөөрөө дамжуулаад үндэсний үйлдвэрүүд маань түүхийдээ бол шууд сумаас аймаг руу эсвэл аймагаас Улаанбаатар, сумаас Улаанбаатар гэсэн ийм маршрутаар бол зөөгөө шууд үндэснийхээ үйлдвэрт нийлүүлж болж байгаа. Тэгэхээр ингэснээр бол нэгдүгээрт орон нутагт ажлын байр буулгах, нөгөөтэйгөр олон шат дамжлагад хамждаг байсан. Энэ сүлжээ бол шууд одоо малчин үйлдвэрлэгч